Өнөөдөр 21-р зуун мэдээллийн 90 зам билээ. Хөдөөгийн малчид нүүдэлчин тархаа бутархаа нутагладаг, хүмбэл муутай улирлын онцлог захирагдан амьдардаг. Алслагдсан хөдөөгийн малчид радио телевиз гар утсаар мэдээллийн тодорхой хэмжээнд авч байгаач хүүхдийнхээ эцэгхийн хурал тэр болгон ирж сууж чаддаггүй. Хаяа анги удирдсан багштай уулзахаас хэвтэрдэг учраас сургууль, анги, хүүхдүүд олон нийтийн байгууллагаас зохион байгуулж буй ажлын амжилт бүтээлүүд нь энэ талаарх мэдээллээр дутамгүй байдаг. Иймд энэхүү асуудлыг багчсан шийдвэрлэхийн тулд Монгол улсад нийгмийн эерэг хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй олон нийтийн оролцоо сургууль дэд төслийг хэрэгжүүлэгч 30 улс сумын ерөнхий боловсролын сургууль хамтран санаачлалын хамтдан оролцсон урандор мэдээллийн сүлжээг бий болгон түүгээр дамжуулан эцэг эхийг мэдээллээр хангаж тэдний оролцоог нэмэгдүүлэн хамтарч ажиллах зорилгоор сумынхан аргаланд 3 дугаар багийн 137 хүүхдийн 81 гэр бүлийг сонгон авч тэдэнд масс мессежээр мэдээллийг түгээж ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрсээр байна. Манай сургууль энэхүү төслийн хүрээнд хамтран санаачлалын хамтдаа оролцсон хөтөлбөрийг 3 дугаар малчтан захин мессеж хүргэх хэлбэрээр ашиглаж байгаа. Малчид маань одоо богино хугацаанд мессежийг авснараа сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоо идэвхтэй сайжирч байгаа. Цаашлаа сумынхаа хэмжээнд хэрэгжүүлэх болно. Ерөнхийдөө бидний энэ дамжуулж байгаа программыг одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас дэмжиж бүх сургуулиудаа хүргэх юм бол улсын хэмжээний цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэсэн үр дүнтэй ажил болно гэж үзэж байна. 30 улс сумын ерөнхий боловсролын сургууль мэдээлэл харилцааны технологиор дамжуулан эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон нийтийн оролцоо сургууль төслийг өөрийн сургуульдаа хэрэгжүүлж байна. Масс мессеж манай сургууль төлөвлөснээр бидний амжилтын мэдээллийг манай эцэгчүүд цаг алдалгүй хүлээн авч чадаж байгаа. Масс мессежээр мэдээллийг түгээхдээ интернет ашиглан хамгийн олон хүн амтай аргаланд 3 дугаар багийн эцэг эхчүүдтэй масс мессежээр мэдээлэл түгээж харилцан мэдээлэл солилцдог боллоо. Энэ ажлыг хийхдээ дараах ажлыг шатараатаагаар зохион байгуулсан байна. Аргаланд багийн малчтаа судалж ерөнхий боловсролын сургуульд хүүхдүүд нь суралцдаг өрхийн судалгааг багийн дарахыг оролцуулан хийлээ. Эцэг эхчүүдийн ашиглаж байгаа утасны дугааруудыг хүүхдүүдийнхэн тусламжтай цуглуулсан байна. Амьдарч байгаа газар нутгийг судалж зураглал хийжээ. Цаг үеийн ажилтнтайхаа түншлтийн гэрээ байгуулан цуглуулсан дугааруудаа програмд оруулсан байна. Мессеж мэдээллийн түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Мэдээлэлтэй тулгуурлан хишиг өдөр арах хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Бид нэр хүүхдээ дотор байранд хөргөж зурж байгаа ном дотрыг бэлдэж өгчөөл багш нь хүлээлгэж өгчөөл явцдаг байсан. Цалгал сүлэг болж байгааг нь бид нэр тухайн үед нь мэддэггүй хэдийд гэртээ хүүхэд ирнэ үү эсвэл багш нартай нь уулзж ил хэдий юу болж байгааг нь мэддэг байсан. Сургуулиас мессеж явуулсныг өчигд бид нэр тандаа байхад мессеж ирж тэргээ хурдан мэдээлэл авдаг болсон. Иш цагаан доржийн нэрэмжит ерөнхий боловсролын сургууль олон нийтийн оролцоо сургууль төслийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн удирдлагуудыг оролцуулсан сургууль олон нийтийн хамтын ажиллагааг хангахад илүү сайн түлхэж болжээ. Масс мессежийг илгээснээр хөдөөгөн эцэг асран хамгаалагчдын сургууль олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үйл явцад эерэг хандлага гарах боломж харагдаж эхэллээ. Энэхүү масс мессеж нь манай сургуульд нэвтэрч эхэлснээр эцэгчүүдийн нийгмийн оролцоо нэмэгдэж эко орчин өргөжж байна. Хэрэгжүүлэгч багаас орон нутаг зохион байгуулах сургалтыг хэрхэн зохион байгуулах, иргэдийг татан оролцуулах, тулгамдж буй асуудлаа зөв тодорхойлж, шинэлэг загварыг дуршин хэрэгжүүлэх зэрэг олон үр дүнтэй шин санаагаар баяжуулсан санал санаачлагыг гарган цаашид нийгмийн харилцааны сайн загварыг бий болгон ажиллах талаар утсаар ярих болон багийн гишүүдтэй удаа дараалан бичлэн уулзаж, ярилцаж, санал сэтгэлдээ солилцсон ажиллаж байна. Одоогийн байдлаар эцэг эхчүүдээс мессежээр 23 санал талархал багийн гишүүд болон анги удирдсан багш нартай утсаар ярьсан. Биеэр ирж уулзсан уулзалт бусад хөдөөгийн багаас эрс нэмэгдсээр байна. Масс мессеж манай нутгаас. Цаашид 30 улс сумын ерөнхий боловсролын сургууль олон нийтийн оролцоо сургууль төслийн хүрээнд сумынхаа нийт хөдөөний багийг масс мессежээр холбон үйл ажиллагаагаа өргөдгөн явуулахаар төлөвлөд байна. Мөн энэхүү ажлаа аймаг улсын хэмжээнд загвар болгон ажиллах масс мессежийг явуулах явцад эцэг эх асран хамгаалагчид хүлээн авч уншиж танилцах боломжийг наривчлан судалж байна. Масс мессеж манай нутгаас.